Дови залаг нема нинжи дан цэнла дамбрал цумба медваи чанграв жаммал намбар оролвинде чойжээ банчиг шавлаа солбонд дөрвөн шат яг бүгдийн залбирал байгаа. За үүнтэй холбоотойгоор одоо бас нэг дараагийн нэг юу байгаа. Нэг ном байгаа. Энэ номыг бас төрхөн уншиж гэж бодож байна. Жавзанда бодгтын 10 дугаар дөрийн хувилгааны үлмээ бодтож их Монгол орны шашны их эзний алтан сэнтий түргэнэ залрах ерөөл үгс оршвэ гэдэг энэ ном байна. Нэг ялангуяа монголчууд дотроос их ингэж яригдсныхаа дараагаар ерөнхийдөө тэгээд далаа багшаас бас шүнтэг шүлгэж бас ингэж тодруулсан гэж байдаг л да. Тэгээд ингэж тодруулахад болохоор 9-р богдын намтар түүхийн ингэ төгсгөл дээр нэг ингэж байгаа. Түрүүдөрийн хэрглэж байсан эрэх хонх гэсэн эдгээр нэг зүйлүүдийг за ингээд богдоодыг үе шаттай ингэж шалгуулах үед хамгийн сүүлийн шалгуулалтанд эдсэн 9 хүүхдийн одоо дундаас Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мадрея подкаст Монгол хотод хувилгаад нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд хүргье. Уламжлалт ёсоор цоврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаараар 10 дугаар богдын намтрын талаар. За тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалын дагуу 10 дугаар богд дээдсэн маань одоо нэр алдараас номын алдар. За манай богдын номын алдар маань болохоор Данзан жамбал чойжи ванчиг гэдэг нэртэй. За энэ нэрийг одоо хэн өгөө гэхээр богдыг анх тодруулсныхаа дараа далаа багш 14-р далаалам Данзан жамц далаа багшаас энэ одоо номын нэрийг хувилгааны нэрийг ингэж өгсөн юм аа. За Данзан жамбал чойжи ванчиг. За номын нэрнийх нь утга нь юу вэ гэхээр Данзан гэвэл шашныг баригч гэсэн үг. Шашныг баригч гэвэл шашныг одоо барагч манлай гэсэн үг тийм ээ. За жамбал гэвэл зөөлөн цог. За 9-р богдтай адилхан одоо богдын нэр нь жамбал буюу зөөлөн цог гэсэн манчир бурхны нэр орж байгаа. За чойжи ванчиг гэвэл номын эрх баялаг гэсэн үг. За нэрээс нь харуул нэрийнх нь утгаас нь ингээд харуул за энэ гэгээ маань за шашин номыг сайхан ёсчлон барих гэдэг. За манчир бурхан мэд одоо оюун мэлийг сайхан бухарц. За тэгээд шашин төр одоо альва эрх зүйлийнхаа хувьд болохоор номын үүднээс нь альва бүх зүйлүүд нь сайхан эрх тэгш баялаг сайхан байхыг бэлэгдсэн. Ийм сайхан номын нэртэй ийм хүн гэж байгаа. За энэ бол гэгэнийх нь нэр. За тэгээд багын нэр одоо өөрийнх нь нэр нь болохоор одоо өөр нэртэй байгаа даа. За манай богд маань болохоор бас нэг онцлог байгаа даа. Юу вэ гэхээр ихэр хүүхдийн бас өрөөсөн одоо байгаа даа. Тэгэхээр тэр хоёр ихэр хүүхэд маань болохоор агуудаа ачилдаа гэдэг хоёр нэртэй. Агуудаа ачилдаа гэдэг юм нэртэй. За энэ нэрийн тухай эхлээд агуудаа ачилдаа. За манай одоо миний багш одоо нэг сайхан эрдэмтэй хүн гэж ерөнхийдөө сайхан байсан. За актемч Цэрэн Содном гэдэг одоо Монголын уран зохиол за тэгээд Монголын одоо хэл шинжилэл за тэгээд энэ эдгээр талдаа болгохон гот нь бас гарамгаа судлаач эрдэмтэн ийм сайхан ачтай буянтай ийм хүн байсан. Тэгээ багш маань нэг удаа бас ингэж хуучилсан юм ба. Одоо богдын одоо энэ яг имээ болж байгаа гарамжив гэдэг их усын гишүүнээс гарамжив гэгээ нэг өдөр болохоор одоо юу ингэж ирсэн. За тэгээд болохоор одоо энэ болохоор гот нь одоо хүүхдтэй одоо охин молонгот нь одоо ингэж энэ хүүхдтэй болох гэж байна гэдэг үнд нь юу гэж тэгээд болохоор багшаасаас ийм зарлсан. Тэр одоо тэгээд дараагаар нь молонгот одоо богдын донгод хүүхдтэй юутай болсон гэсэн тийм мэдээ гарсан. Тэгээд энэ багштай болохоор их урт хугацааны бас ингэж бас ийм залдаг ингэж тийм хүн байсан юм шиг байгаа. Тэгээд тэр үедээ бас нэг тэр тохиолдолд ингэж таарсан. Тэгээд дараагаар нь бас ингэж хэлсэн байдаг л да. За ингээд манай охин одоо ингэж юу болсон шүү. Одоо ингэ бие давхар болсон гэдэг ингэж ярьсан гэдэг. За үүний дараагаараа за ингээд одоо манай охин маань болохоор хоёр ихэр хүүтэй ингээд болсон. За хоёр ихэр хүүтэй одоо ингээд нэр өгье. Тийм учраас одоо багшаас болохоор багш таал одоо ингээд нэрийг нь одоо
өгөөч ерөнхийдөө санал байна уу гэдэг ингээд. Тэгэхээр болохоор багш бол ингэж бодож байгаад аралдаа ачилдаа гэж ингэсэн хоёр нэр ингэж бодож өгсөн гэдэг. Нэг нь аралдаа. За энэ аралдаа ачилдаа гэдэг нэр болохоор аралдаа мэрэгэн хаан гэдэг энэ Монголын тийм туйл байдаг. Тэр туйлын болоход аралдаа мэрэгэн хаан гэдгээс нь одоо санаа авч ингээ ихэр хөгтөд ийм нэр ингэж ерөнхийдөө тийм санаа өгсөн. Тэгээд бодохоор энэ хүмүүс болохоор өөрсдийнхөө гэр бүл дотроо бас ингэ шинж одоо ярилцж байгаа. Тэгээд хоёр одоо ачтаа зээ өгсөн тийм ээ. Зээдээ болгонгот нэр өгөхдөө агуудаа нэг нь болохоор агуу гэсэн утгатай тийм ээ. Тэр маягийн одоо нэр ингэж өгсөн гэсэн нэг ийм юг ярьж ирсэн. Тэгээ сүүлдээ хожмоо болохоор одоо энэ ходог товлгаан за тэгээд энэ богдоор ингэ тодорсон гэхээр бас багш тэрийг болохоор их баярх үгш Ярамхад ямарсан нэр хүн тусалсан гэсэн тэр талаасаа багш маань тэгж бас хуучилж байсан. Ийм утга түүхтэй. За тэгээд энэ болохоор одоо төрөлхийн өрийн нэр. За богд маань хэдийн мэдлэг гэхээр болгонгод одоо энэ ерөнхийдөө миний авсан энэ одоо баримт болохоор ерөнхийдөө энэ сошиал энэ юуны мэдээгээр л бол би одоо яг баримжаа авч ингэж байсан. 2015 оны 5 сарын 4-ний өдөр одоо мэндэлсэн гэж одоо тийм мэдээ баримт гэж байсан. 2015 оны 5 сарын 4-ний өдөр. За ингэж мэндэлсэн. За тэгээд энэ 9 дугаар богдын намтар түүхэн дээр төв дэл дээр гарсан намтар түүхэн дээр болохоор дараагийн дүрийн бүг гэгэнийг нь болох нь мэндэлсэн газар эднэрийн нэвчгтэй Америкийн нэгдсэн улсын Вашингтон хот. Тэ одоо Вашингтон DC гэж бид нэр ярьдаг тийм ээ. Тэгээд Вашингтон хотод одоо мэндэлсэн гэд ингээд нэг бичсэн бас байдаг л да. За тэгээд түрүү хэлсэн ёсоор 2015 оны 5 сарын 4-ний өдрийг за одоо энэ аргын тоол байгаа чи буцаад бэлгийн тоол руу буцаага ингээд шилжүүлээд хэрвээ ингээд хуургаад үзэх юм бол юу вэ гэхээр 17 дугаар жарны хөгжим хон жилийн хаврын сүүл сарын шинийн 15-ны өдөр яг таарч байна. За нэгдүгээр тэгэхээр манай 10 дугаар богд маань жилийн хувьд бол хон жилтэй болж таарна тийм үү. За мэндэлсэн сар нь болохоор хаврын сүүл сарын өдөр нь болохоор шинийн 15-ны өдөр. За тэгэхээр хаврын сүүл сарын шинийн 15 гэдэг нь ямар өдөр вэ гэхээр бурхны шашинтай бүх хүн сайн мэднэ. Энэ бол дүүнхэр бурхны дүүцэн өдөр гэдэг. За хуучин одоо түүхэн дээр болохоор энийг наг даваа гэж хэлдэг. Хаврын сүүл сарын 10 наг даваа. Тэгэхээр дүүнхрийн ёсоор хаврын сүүл сарын 15-ныг зарим тохиолдолд жилийн их гэж тоолдог. Бас нэг юм яс нэг сондон бас сонин яс байгаа даас дүүнхрийн ёсоор ингэж үзэх юм бол хаврын сүүл сар болохоор одоо бидний тооллоор болгож хаврын их сар болохоор жилийн их гэж тоолдог тийм ээ. Гэхдээ дүүнхрийн ёсны одон зурхаан хувьд болохоор одоо энэ хаврын сүүл сар шинийн нэгэн гэж тоолдог. Жилийн их уучлаарай жилийн их гэж тоолдог. За тэгээд дүүнхэр бурхны дүүцэн өдөр дүүнхэр бурхны их сайхан өдөр манай богд маань мэндэлсэн байна. Тэгэхээр энэ бас сайхан их бэлэг дэмбэрэлтэй мэндэлсэн өдөр маань их сайхан бэлэг дэмбэрэлтэй байна. Тэгэхээр бас нэг бид бүхнээс болгоор одоо та бүхэнд бас нэг одоо уриалга болж байгаа нэг зүйлүүд маань юу вэ гэхээр одоо ингээд энэ богдууд болоод хотог товлгоодын одоо энэ мэндэлсэн өдрийг ярихдаа аргын тал болоод бэлгийн талын аль өдрүүдийг ингэж ярьж байгаа. Тэгээд эдгээр өдрүүдэд ялангуяа богдууд болоод энэ стейцийн одоо ингээд одоо тэмдэглэлт өдрүүд мэндэлсэн өдөр, нирван болсон өдөр, ширэн залгцсан өдөр хэрвээ ингэж тоолыг гэх юм бол энэ бэлгийн тооллоор нь болоо ингэж бодож тэмдэглэж явах их зүгээр юм байна. Тэгэхээр энэ бол бид нар баяр дээр баяр нэмж нэгэн өдөр амралтын өдөр нэмэх гэсэн санаа биш. Тухайн тэр сүлжтэй хүн тухайн тэр хүн маань одоо тэр богдынхон одоо тэр үйлс хонгог дурдж богдодоо хотог туулгаадаа залбирч тэгээд аль бол чадхаараа ном буйнаа үлдэх нэг өдөр хийх буян хийх нэг өдрөө сайхан буян шамдах нэг өдрөө нэмий гэсэн санаагаар тэгж ингэж хэлж байгаа. За богдын ээж аавын тухай. За богдын ээж аавыг одоо бараг монголчууд бүгдээрээ даяараа гэсэн сайн мэдэнд байгаа тийм ээ. За аав нь бол чин чулууны алтан нар гэж ингэж хүн байна. За Монгол Улсын их сургуулийн профессор. За нэг ийм сайхан эрдэмтэй хүн байна. За ээж нь болохоор нар мандахын мөнх насан гэж хүн. За тэгээ Мон Полимет группийн захир. За энэ бол би юугаар авсан юу шүү. Facebook болоод олон нийтийн сүлжээн дээр л байгаа тэр энэ юу шүү. Мон Полимет группийн захирлын одоо зөвлөлийн дарга хэмэтийн одоо албан тушаалтай гэж байна. За тэгээд энэ дээр болохоор одоо сошиал Facebook их үзэж байгаа хүмүүс бүгдээрээ сайн мэднэ. Богдын
аав нь алтан нар ээж нь мөнх насан гэдэг нэртэй одоо нөгөө богдын түрүү богдод одоо ингэж хайрлж байсан одоо тийм ээ наран гэрэлт түмэн наст гэдэг байж байгаа тэрийг сайхан цолтой бас ингэ утга дэмбэрэл бэлэг дэмбэрэл нэг сайхан ингэ зохилтлоо гэсэн нэг ийм зүйлүүд байгаа. За дараагаар нь богдын хоёлоо залбирал солбоо бас ингээд нэг тэгээ одоо энэ 10 дугаар богдынхаа 10 дугаар богд тийм ээ. За 10 дугаар богдын залбирал солбыг 14 дугаар Далайлам Данзан Жамц Далай багш болохоор зохиож Шавдан Монцог Дансран Дөвийн Янан нэртэй зохиож хайрлаж болохоор бид бүхэнд наашаа илгээсэн тэр цаг мөчөөс эхлээд Монгол улсын орон нутаг хот хүрээ хувь хүн бүх лам ховорго сүсгтэн болон бүгдээр одоо яг манай богдынхаа залбирал энэ Үлмий Батөрчхийн залбиралыг бол уншиж байгаа. Энэ. За энэ залбирал дотор Дови залаг Нима Нинжидан Цэнла дамбрал Цумба Медвай Чанграв жамбал намбар оролвиндэ Чожи вончиг шавлаа солбоонд дөрвөн шат яг богдын залбирал байгаа. За үүний дараах нь Үлмий Батөрчхийн залбирал байна. Орчуулга нь амтны өмг садан нарны садны шашныг ашид ханцшгүй барихад адилтгашгүй айлдал маш зөөлөн цогтын цэнгэх ариун номын эрх баялагын үлмий залбир муу гэж Данзан Жамбал Чожи вончиг гэдэг номын алдар нэр нь болохоор өмнөхөд болохоор 1-р шатн дээр дан 3-р шатн дээр зин за тэгээд 2-р шатн дээр уучлаар 2-р шатн дээр 3-р шатн дээр жамбал за тэгээд намбар оролбоо гэсэн гээд нэр нь ингэж гарч байгаа. Тэгээд 4-р шатн дээр Чожи вончиг гэж гарч байгаагаар бол манай богдын одоо яг жинхэнэ нэр алдар нь бол ингэж гарсан. За утга агуулгын хувьд бол юу вэ гэхээр амтан бүхний одоо өмг төшиг болсон нарны садан буюу бурхан багшийн шашныг барих тэтгэх бурханы шашныг тэргүүлэхэд бусдаа ханцшгүй бусдаа харьцуулшгүй их сайхан гигэн та оюун ухаан айлдал тэдгээр нь болохгүйд нь манчир бурхантай адил манчир бурхан дээр оюун ухааны их санд болохоор ямар одоо байдаг тийм тэр мэсээр ингэж байж таны одоо альва сансан хэрэг үйл сэрэг зохингуу тэдгээр бүхнийг бүтээхэд туурхад альва тэр эд зүйл эд материал бүх зүйлүүдийн номуудын нэг зүйлүүд маань эрх баялаг тэгш сайхан байх болоосаа гэж жирөөсөн зөвнсөн ийм залбирал ингэж байгаа. За тэгээд нэгэнт энэ залбирлаа ярьсныхаа дараа богдыг одоо тодруулсан талаар бас нэг ганц хоёр хон зүйлийг ерөнхийдөө хэлье. За анх одоо богд маань Нирван дээр үзүүлсэн 9-р богд маань тийм ээ. 9-р богд 2012 он. Тий. 2012 оноос хойш. Тэгээд тэр цаг үеэс эхлээд ерөнхийдөө манай богдын дүр болохоор ерөнхийдөө тодруулах хэрэгтэй. Богд маань хаана морлоо хаана ингээд заларч хоо хаанаас ингээд залах уу гэдэг энэ талын яриа хөөрө Монгол төвд гэх ингээд бүх газрууд Монгол турхтан дотор явагдаж нэг ялангуяа монголчуудын дотроос их ингэж яригдсныхаа дараагаар ерөнхийдөө тэгээд далаа багшаас бас шүнтэг шүүлгэж бас ингэж тодруулсан гэж байдаг л да. Тэгээд ингэж тодруулахад болохоор 9-р богдын намтар түүхийн ингэ төгсгөл дээр нэг ингэж байгаа. Түрүүдөрийн хэрглэж байсан эрэх хонх гэсэн эдгээр нэг зүйлүүдийг за ингээд богдоодыг үе шаттай ингэж шалгуулах үед хамгийн сүүлийн шалгуулалтанд тэнцсэн 9 хүүхдийн одоо дундаас 9 таньсан тэр 9 хүүхдийн дундаас одоо яг энэ таньсан хүүхд маань одоогийн дүрээ тадарсан хүүхд маань түрүүдэрийн одоо гигэний хэрглэж байсан тэр одоо эд хэрэгсэл ёжтыг таньсан гэж бас бичсэн байна. За мөн 9-р богдын намтрын бас мөн төгсгөл хэсэг дээр гэж байна. Энэ дараагийн 10 дугаар дүр энэ тухай бас нэг юм өгүүлбэр бий. 9-р богд Нирван болохынхаа өмнөхөн одоо яг гэхээр улсын их хурлын гишүүн байсан тэр Гарамжуу одоо гэж хүнээд болог гэртэн ингэж морилоод одоо тэр айл бас ингэж нэг ламыг залж бас ингэж алтгсан байдаг. За ингэх үедээ болох угаад бас нэг хувьд бас ингэж бас гэрээс маягийн үйлдвэрлэхээр би дараа юунда танаа дахиж эргэж ирнэ гэсэн маягтай тийм аман айл дүр айлцсан гэж хэлсэн гэдэг л дээ. За ингээд байгаа. За ингээд ерөөсө богдыг одоо 2010
12-нд Нирван дүр болсноос хойш за манай богд маань ерөнхийдөө Монголд ерөнхийдөө тодорсон байна. За ийм хүн байна гэдэг ийм шуум яриа гараа. За яг ийм хүн байна гэдэг. Ингээд яриа гараад хамгийн сүүлд болоод ерөнхийдөө болгоор албан ёсоор одоо нийтэлж албан ёсоор одоо олон түмэнд мэдэгдсэн үе болохоор юу гэхээр 2016 онд болсон далаа багш яг энэ үед Монгол оронд барилсан. За тухайлбал 11 сарын 23-ны өдөр далаа багш Монголд ингээд морилох тэр үедээ энэ чинь идэвхтэй цаг ш тийм ээ. Тэгээд хамгийн сүүлийн өдөр хэвлэлийн баг хурал болсон. За хэвлэлийн баг хурал болох үедээ Жавцсан бодгтын одоо 10 дугаар дүр Монгол оронд заларлаа гэдгийг албан ёсоор ингэж яг зарласан байдаг. За энэ үедээ яг юу гэж хэлсэн бэ гэхээр ерөнхийдөө тооморвол одоогоор заларсан хүүхэд маань их жоохон байна. Тиймээс олон нийтэд ингэж зарлаж бас ингэж өөмөлдөж шуугилдах хэрэггүй. Ямар ч байсан за бодгтын дүр Монгол нутагт хой дүрэн тодорсон. Одоо илэрхий тодорхой боллоо. За хэдэн жилийн дараанаас эхлээд бүх зүйл маань сайхан тодорхой болно гэж 2016 оны 11 сарын 23-ны өдөр болохоор албан ёсоор ингэж хэвлэлийн баг хурлаар ингэж хэлсэн. За энэ цаг үеэс эхлээд бид бүхэн манай богд маань ямар ч байсан Монгол нутагтаа мэндэлжээ гэдгийг хамгийн анх бид нар сонссон шүү дээ. Тий, албан ёсоор. Тэгээд албан ёсоор ингэж мэдсэн 2016 онд. За тэгээд дараагаар нь 2023 онд за 2023 оны одоо 3 сарын 8-ны өдөр Энэтхийн Дарамслаа хотын Тэгчин жойлон хонд далаа багш маань дэмчиг навгүй жудбын ясны буюу одоо өндөр гэгэний төрүүдийн 40 навгүй жудбын ясны ерөнхийдөө дэмчгийн ёс бол 3 зүйлийн гол ёс гэж дэлгэрсэн байдаг. Түүний нэг энэ болохоор 40 навгүй жудбын буюу Кришначарын гэдэг бандитагийн ёсны одоо дэмчиг бурхны ван айлдсан. За энэ вангийн үеэр олон ч Монгол одоо хүмүүс дарамслаа явж бодтойгоор тэндээс хүртсэн ван авшиг хүртсэн. За мөн тэр болохоор телевизээр болоод интернетээр шууд явсан учраас Монголд байгаа хүмүүс мөн интернетээр мөн тэр ван болохоор бодтойгоор ингэж утсан. За энэ өдөр болсон хамгийн чухал үйл явдал юу вэ гэхээр бид нэр 10 дугаар богдынхаа гэгэн дүрийг хамгийн анхудаа дэлгэцээр хамгийн анхудаа тэр зураг хөргийг харсан. Богдынхаа тэр үүний өмнө бол баган зэргийн энд бай янз бүрийн яриа шуумл явж ирснээс биш богдынхаа дүрийг болохоор хамгийн анх ингэж харсан. За энэ утга дамбирлын хувьд бол их сайхан болсон. Нэгдүгээрт юу вэ гэхээр манай богдын маань уртлын 15 дүрийн 40 навж жодвоо ёсны тэр номыг айлдах үед тэгээд 10 дугаар дүрийн богд маань өөрөө бас заларсан. Тэр номд суусан. Богдынхаа заларсныг бид хүн бурхан монголчууд маань бүгдээрээ бас ингэж үдсэн. Ийм нэг сайхан үйл явдал болсон. Тэгэхээр 2023 оны 3 сарын 8 яг энэ яг мартын өдөр шүү дээ тийм ээ. Ингэж нэг үйл явдал болсон маань бол юу вэ гэхээр богдынхаа гэгэн дүрийг хамгийн анх харсан. Тэгэхээр энэ үед болохоор ерөнхийдөө бүх олон монголчууд маань бүгдээрээ их сэтгэл их сайхан баяртай сайхан баярлсан байна. Тэгээ тийм ч учраас төвдөр эхлээд зохиогоод монголоор дараа нь орчуулж тэгээд энэ сошиал медиа интернетэд ингээд тавьсан нэг ном гэж бичсэн юм. Тэр маань юу гэхээр Зүмшил Тогмор Томьёон Гаадан нэртэй нэг номыг би нэг зохиож интернетээр тавьсан. Тэгэхээр энэ дээр олон хүмүүс харсан байна. Монголоор орчуулах юм бол мөшөөх нэгурлгоо анх залгасан баяр гэдэг. Богдынхаа ингээд царайг, богдынхаа нүрийг хамгийн анхудаа харсныг баяр. За цаг хэмнэгүүднээс би зөвхөн дан Монголыг нь уншиж байна. Бодсодва оюун машаарун бодтой бүтээлч Кришначарья замын зорж дарнат гэгийн залгамж худагтад бишрэн сүгдмүү гэж. За энэ маань юу гэж хэлж ингээр нэгдүгээр шатны гол утга агуулмын богдын өндө төрүү дөрүүд тийм ээ. За хамгийн анх одоо ерсэн лодо шиндүү намдаг гэмтийн бурхан багшийн үе заларч ирсэн одоо богдын дүр. За түүний дараагаар болохоор 40 навгажудва буюу энэ тхийн 84 шатны нэг 40 навгажудва за төвдөд мэндэлсэн гэлгүй ясны замын зорж за Жанумбай ясны дарантын гэгээ гэмтийн годогтуудад одоо мөргиё гэж. За үүний дараагаар өнийн тангараг ерөөл нэгүслэлээр өндөр гэгээн шашны зул тэргүүдэн дараалан заларсан Жавцсан дам бодогт далаа Монголын шашны удирдагчид сүгдмүү. За энэ болохоор Монгол орон төдөрсөн
эртний одоо тангараг гэрөөл нэгүүлсэнгүй хүчээр өндөр гигэн. За шашны зул гэж байгаа манай 2 дугаар богд Дами Думай гигэн. За тэгээ үүнээсээ наашаага 8 9 дугаар 10 дугаар дүр ингээд 9 дугаар дүр хүртэл ингээд заларсан бүх хотгодуудаа ингэж мөргмөө гэж. За дараагаар нь хүн зон шашныг ихэд хөнөөгч хүчир цагийн хямрал дэгдэх цагт эртний сайн дангаргаан огооролгүй игнэгт цаг зохилдох явдалтанд сүгдмөө гэж. За тэгээд хүн зон шашин олныг ихэд хөнөөгсөн. За тэгээд 20 дугаар зууны ихэнх үеийн тэр хүчир хэцүү шашин ном хориотой ба хүчир цагийн үеийн хямрал дэгдэх тэр цаг үед за тэгээд энэ түрүүчийн дугаар хоёлын ярьсан 8 9 дугаар богдын маань тэр одоо их хэцүү цаг үед эртний сан хангаргаан огорлгүй иглийн ёс орч бай, лам хуурдын ёс орч бай, аливаа цаг зохиолдох үйл явдлыг ингэж үзүүлсэн. Тэдгээр ихтэй эцэст мөргөё гэж. За дараагийнх нь богд гэтлэгч номын дуус Бодтой лагшин хурааж 12 жил болов их Монголын улс түмэн бүгдээр илт удирдагч өгөөд сэтгэл ихэд мохов. За тэгээд одоо түрүү дүрийн 9 дугаар дүрийн гигэн одоо Жамбал номдод чойж жансан гигэн лагшин дүр 2012 онд хурааснаас хойш бүтэн одоо ингээд маш олон жил ингэж боллоо. Энэ хооронд Монгол түмэн маань шашин номынхаа ингээд дараагийн сахан дүрийг заларч ирээсэ гэж ингэж ихэд одоо хүсэмжилж байв гэсэн утгаар. За энэ дэлхийн дахинд үзэл явдал элдв зүйл их дэлгэрсэн энэ цагт ихс дээдсээс хагдсан шав бид итгэл авралын гагцорон ирсээр бүү. За тэгээд энэ одоох орчин цагийн энэ дэлхийн үеүүд болохоор янз бүрийн үзэл, янз бүрийн явдал мөр, янз бүрийн ингээд дэлгэрсэн элдв зүйл ингээд дэлгэрсэн энэ цаг үед. За тэгээд бид бүхний аврал итгэл болсон шашны удирдагч аврал итгэл байхгүй бид гагцгүй таныг маань одоо хурдан гаргахлаасаа гэж ингэж хүргэж хүсэмжилж яасан гэдгийг. Утга. За дараагийнх нь аврал далаа багшийн ач хөвөөлөөр асар үн удаан горлон хүссэн ачид жавцандан ботгтын залуу дор анхлан залгах сайн хов тохиох бидэнд. За тэгээд энэ одоо яг энэ 3 сарын 8-ны өдөр шүү дээ тийм ээ. Анх одоо богдынхаа дүрийг далаа багшийн ачаар далаа багшийн дээр дэмчгийн маань хайрлах үед далаа ботгтын одоо залуу одоо жавцандан ботгтынхаа богдынхаа залуу дэрийг анхаарсан сайн хувьтай байна гэж ингэж хэлсэн. За тэгээд дараагаар нь хүсэмжлэх нь орь золуу хувилгаанд насны зэтгэргүй онцлон шашин амтны таалал аяндаа бүтэж олон лам хар шав олноор сэтгэл зохилдож оройндод богдын үүсийг тэтгэх болтугай. За тэгээд бид бүхнээс ингэж хүсэмжлэх нь залуу богд маань нас сүдрийн хувьд болохоор ямар нэгэн зэтгэргүй нэг ялангуяа шашин амтных нь альва сансан хэрэг сэтгэлчлэн тэрдгээр бүхэн сэтгэлчлэн бүтэж за лам хар сүсгтэн олон бүгдээрнийхээ сэтгэлдэн дарах альва тэр үүсийг нь богдын тэр үүс зохион улам богдыгоо дэмжиж үүс зохион улам тэтгэж байх болоосаа гэсэн юм залбирал байна. 10 дугаар дөрийн жавцандан ботогт ашиг шашныг баригч манчир номын эрх баялаг аврал итгэл шашин амтны удирдагчийн арслан сэтгэл түргэн залрах ерөөл талбуу гэж. За тэгээ 10 дугаар дөрийн одоо жавцандан ботогт маань за тэгээ дараагийнхаар нь шашин баригч манчир номын эрх баялаг гэдэг одоо богдынхаа нэрийг алдрыг хэлээд за аврал итгэл болсон шашин амтны Монголын бурхан шашны тэргүүний одоо алтан синтедэн одоо түргэн залрах болоосаа гэж. Өнөөхөр одоо бид бүхэн бас одоо богдынхаа албан ёсоор ширэндээ залж чадаагүй л байна шүү дээ. Тэгээд ингэ залрах болоосаа гэж. За ингэж залрахаар барахгүй очир хаднаас лагшин хатуу бод охин тэнгэр сар суудагаас зарлиг яруу онц гүн дэлгэр номд таалал торолдгүй онцлон хувьд шав нарыг ихэд тэтгэх болтугай. За тэгээд ирээдүйд одоо манай богд маань лагшин зарлиг тааллын үүднээс нь за лагшин болгоод хаднаас илүү хад мэт одоо тийм ахын бат их одоо лагшинтай. За зарлиг нь болгонгууд нь яруу найргийн охин тэнгэр янжин лам бурхнаас илүү одоо сайхан их шиг яруу зарлигтай. За тэгээд ерөөсөө альва гүн дэлгэр нууцын ном бүхэнд болохоор одоо таал нь торолтгүй лагшин зарлиг тааллын ийм эрдэм төгс. За эдгээрийн үүднээс нь одоо хувьд шав төгөлдөр Монгол турхтаннаас тэргүүтээ олон шав нараа тэтгэх болоосаа гэж ингэж залбирч байгаа. За үүний дараагаар одоо тангараг тавих нь ачид багш бурхан сахиусны айдастад аврал богдын эртний таалал тангараг ахуу бидний үлэмж сэтгэл сайн гэрэлээр альва горол хөсөл сэтгэжлэн бүтэх болтугай. За тэгээд одоо бид бүхний шүтж байгаа лам ядан санжааж авсан чойжин сурма тэгээд тэдгээр бүгд гончгсмын ац чамлаар за тэгээд богдын эртний тавьсан дээр таалал гэрэл тангарагаар за бид бүхний ингээд бодож байгаа энэ сэтгэл сүсгээр ингээд тавьсан гэрэлээр бид бүхний тавьсан гэрэл маань ингээд
бүтэх болохоосаа гэдэг энэ ерөөлийг яг энэ богдыг анх харсан одоо 2023 оны 3 сарын 9-ний өдөр 8-ны биш ээ 8-ны өдөр харсан. Гэхдээ энийг болохоор би яг 9-ний өдөр дараа өдөр нь богдоон зориулж ингэж хийсэн юм а. Энэ болохоор богдынхаа дээр дүрийг хараад бас ингэж бичсэн төв дээр ингэж бичсэн хуучин монголчуудын төвд хэл дуран зохиолын дээр уламжилж ясаар ингэж төв дээр бичсэн шүлэг байна. За үүнтэй холбоотойгоор нэг дараагийн нэг юу байгаа. Нэг ном байгаа. Энэ номыг бас төрхөн уншчих гэж бодож байна. Жавзандаа бодгтын 10 дугаар дурын хувилгааны үлмий бодтож их Монгол орны шашны их эзний алтан сэнтий түргэнэ залрах ерөөл үгс оршвэ гэдэг энэ ном байна. За манай 8 дугаар богдыг одоо анхлан ширээн залж Монгол улсын одоо шашин төрийг хослон баригч их эзэн хааны ингээ ширээн дэргээ залсны болгоо тийм ерөөлийг тухайн үеийн дээр одоо их мэрэгдүүд одоо ингэж яг сайхан айлдж ингэж зохиосон юм бичиг дурсгалууд ингээ зөндөө байдаг л да. Энэ ч уламжлалт ёсоор одоо манай богдын 10 дугаар дүр маань Монгол улсынхаа шашин номын одоо тэргүүний одоо алтан сэнтейд ингээ заларч жинхэнэ шашныхаа үйл хэргийг хийх одоо тэр жинхэнэ одоо тэр эзнийхээ суудалд хурдан түргэн сууж одоо олон шанрынхаа эгээрл хүслээ гаргаж жинхэнэ одоо шашныхаа удирдахч болоосаа гэсэн үүднээс одоо нэг энэ ерөөлийг бичсэн юм а. За энэ дээр ум сан амгалан болтугай. Төвдөр байгаа. Тэгээд шууд Монголыг нь уншиж цагийн механизмээс. Сайн галвын тэн удирдагч мянган бурхан, сайн галвын дөтгөр дөрөвдүгээр бурхан шагж мөнө, сайн галвын ялгуусан бурхад бодсодва, сайн галвын далаа буян сайн амгалан сойрхтон гэж юм. За энэ болохоор төвгөн дээр болохоор галсан буюу сайн галав гэдэг үгээр нь нийлүүлэн толгой холбож буюу одоо ингэнгүүтээ энэ завсарцсан хослог үлдэр чимэг гэдгийг тэр чимгийн одоо үүднээс зохиосон одоо үг давтах аргаар ингэ зохиосон. За сайн цагийн бурхан, мянган бурхан, нэн ялангуяа дөрөвдүгээр одоо шагж мөний бурхан. Тэгээ буцаад бурхан бодцод ба бүгдээрээ одоо миний тавих ерөөл буйныг болгоот нь одоо бүтээж сойрхоо гэж ингэж даатгал залбир. За дараагийнхан бурхан багшийн дэргэд оюун ариун бодсод ба богд нагарж унаа шавийн манлаа барвийн зов их бүтээлч үзэр Кришна шарьяа гэрэхэд энтх орны мэрэгд бүтээлчдэд сүгдмөө. За манай богд маань одоо энэ итгэг оронд за жагрын оронд бурхан багшийг заларч явах үед болохоор лодо шиндүү номдог буюу оюун ариун бодсод ба за тэгээ нагарж унаа гигэний үед барвийн зоваа гэдэг бандита. За тэгээ түүний дараагаар болохоор 40 навгууж одбоо хэмтээр заларч байсан энтхийн мэрэгдээ одоо төрүүдээс залгармуу. За тэгээд дараа наашлаад ирэхээр оронсон жисэн дармаа вонч бүргдаа жансан санжаараа чин жамин зорж гэтлэгч очир цасны орны дээд төрлөختөнд сүгдмөө. За энд ингээд дурдсан оронсон жисэн дармаа вонч бүргдаа жансан санжаараа чин жамин зорж долби гомбо гэдэг дарантын гэгэн гэдэг маань болохоор манай богдын төвд орон заларч байсан дөрөв дөрөв тийм ээ. За тэгээд наашлаад худаг жавзан дом шашны дуваац хувилгаан шашны зул шашны наран сэлт их Монголын хамаг улс гүрнийг илт гэрхшээг зачид багшид сүгдэн бишрэн сүгдмөө. За тэгээд ингээд жавцсан дам хамгийн эхлээд болохоор дамби жансан өндөр гэгэн 2 дугаар хувилгаан шашны зул буюу 2 дугаар богд дамби дом гэгэн шашны нар буюу дамби нэмэг бидний наашлаад одоо гэгэнүүд болоод Монгол орон заларч байсан нийт 9 төр заларсан одоо бүх одоо богдуудад мөрмөөч. За тэгээд дараагаар нь их эрдэнэ шашин барих тэтгэх хариуцахад ил таньшгүй залуу манчир бодсодвамэд эрдэнэ намын аршааныг шавийн сэтгэл зохилдуулан элт олны горлыг хангагч 8 эрх баялагтад сүгдмөө. За тэгээд 10 дугаар богдоо залбирсан данзан жамбал чожи банчиг ингээд залбирсан одоо яг 10 дугаар богдоо залбирсан юм залбирал мөргөл байна. За үүний дараагаар их Монгол орны шашныг удирдан баригч игшигт манчрын оюун сарвал цог эрдмээр элтгүүн дэлгэр номын хувь эрх баялагч болгон энэрэн сойрхогч дээд хувилгааны үлмий баттах болтугай. За тэгээ манай богд данзан жамбал чожи банч буюу манай 10 дугаар богдын нэр болохоор яг энэ төв юмдаа Монгол дээр бүгдээр нь гарна. Шашныг удирдагч, шашныг баригч, за манчир тийм ээ. Тэгээ номын эрх баялаг, номын хувь эрх баялаг гэдэг яг нэрийг болоод манай богдын маань үлмий батаршиж насан готог би сайхан дэлгэр байх болоосаа гэж ингэж
За үүний дараа мөн залгуулаа дахиад ялгуусан шашныг тодгогч огторгойн чандамнаар ялгуусан хөвгүүл сэлтийнүүд уулсын хаан сүмбэр ялгуусан бүхнээс нэн уламж нэрийн нэгүсэгч бурхан ялгуусан бүхэн хурсан лагшинтны үлмий батг болтгой мөн богдын үлмий батг болтгойгээ төв дэлээр ялгуусан буюу жал гэдэг үгээр толгой холбож хос төгөлдөр чимгээр за тэгээд богдын одоо лагшин шашныг одоо барих тодохтой болохоор огторгойн чандман болсон нар мэд адилхан байх болоосай. За ялгуусан хөвгүүд буюу бодисодва нарын дунд уулсын хаан сүмбэр уул ямар сүр жавхлантай байдаг гэдэл манай могд маань болохоор тэр ходог товлгаад энэ дундаас илүү сүр жавхлантай байх болоосай. За тэгээ бусдыг энэр нэгүүлсэх одоо энэ сэтгэлээд одоо бурхан болохоор одоо яг тэр талаасаа сайхан байх болоосай гэж ингэж зөвгнөн бэлэгдэж ингэж богдын үлмээ батгахшиг ерөөж байгаа. Тэгээд үүний залгуулад ихэд цөвийн харанхуй гээгүүлэгч гагццуул элдэн муу үзэл явдал элдв дэлгэрх энэ цагт эргүүлэн нэцах түлэгч наран мэт мандав ингүү сав шимийн итгэлийн үлмээ батгуултгай. За мөн богдын үлмийг одоо сарн батгуултгай гэдэг. За утга нь бол юу вэ гэхээр олон янзын ороо бусгай болсон үзэл явдал дэлгэрсэн энэ цаг үед за тэгээ шашны эсрэг бурхан шашны эсрэг гарч байгаа олон янзын хадгалаг гүтгэлэг шашныг одоо доромжилсан шашныг нураасан шашны эсрэг тарих угаасан тэдгээр бүх зүйлүүдийг нь буцаа хариулах няцгаах тэдгээр бүгдийг нь болонгож харанхуй мухтай зүрлээд залуу наран гэдэг нь богдын зүрлэж богдын залуу нар мандахад тэдгээр юм одоо шашны одоо дайсан болсон тэр одоо бусад одоо тэр бүх харанхуй нь бүгд нь харилж манай богд маань болохоор сав шимийн одоо итгэл буюу одоо ингээд сав ертөнц шимийн амтан бүхний итгэл болох болоосаа үлмээ бодгорш болоосаа гэж залбирч байгаа. За дараагаар нь богдыга хүсэмжлэх нь номд сонсох санах бясалгахын туйл төрөөд нотой мэрэгэн ариун сайны үйлс зохионгой дэлгэрч номлох хэлцэх туурах нь бусдаас уламжлалгч номч мэрэгд дээдсийн цадиг мэд тэтгэх болтугай. За тэгээд богд маань номыг одоо ном хургын ёсоор номыг анхлан сурч ирдэн болгохдоо сонсох санах бясалгахын туйл төрж жинхэнэ номоо болоо туйлын үртэл сайхан сурах болоосаа. Ингээд сурсныхаа дараа мэрэгэн ариун сайн гэх мэтийн одоо эрдэм чанар төгссөн мэрэгдийн манлаа болох болтугай. Мэрэгдийн манлаа болохоор зогсохгүй богдын маань үйлс зохионгүй тэдгээр бүгд маань улам аривдан дэлгэрэх болтугай. За аривдан дэлгэрснийхаа дараа номыг номлох. За тэгээд бурхны шашны бусад бүх хүмүүстэй болохоор шашныхаа үүднээс номыг хэлцэн мэдгэх. За тэгээд бусад номыг ингэж заах, одоо туурах, зохиох энэ мэтийн одоо бусдаас ялгамжаатай, бусдаас харьцуулшгүй их төрлөختөн живууд болох болоосай. За ингэж болохоор урд гарч ирсэн тэр дээдс одоо хотгтуудтай адилхан байх болоосай гэж ингэж зөвгнөн одоо ерөөж байгаа. За үгээ залгуулад үл эмэх арслан сэнтэд хос улмыг залгаад үргэл шашин амтны ихэргийг болгож урд өдрийн хотгтын намтар цадигмад улам сайн үйлс зохионгоо тэтгэх болтугай. За ингээд богд маань одоо яг бид бүхний яг жинхэнэ одоо хийж чадахгүй яг жинхэнэ тулгараад байгаа нэг зүйл маань хурдан одоо Монголын бурхан шашны тэргүүний одоо тэр сайхан алтан сэнтидээ хос улмыгэрэн залар шашин амтны их тусгалыг нь одоо болгоож урдын олон тэр Христэс Жавзандан бодогт нарын сайхан заларч байсан тэр намтар ёсоор улам тийм сайхан үйлс зохионгойг нь сайхан тэтгэх болоосай гэж ингэж итгэн биширч ингэж залбирч байгаа. За энэ үедээ богд маань яах вэ гэхээр очир махбод мэд үл урах нас өдөр бат олон шавийн горил хангах зарлиг яруу гişиг хамгийн болгох айл асрал нэгүсэл таалал төгс хамгийн болгох үйлс өөрөөр бүтэх болтугай гэж. За энэ үед болохоор богдын лагшин зарлиг тааллын үүднээс нь богдын лагшин маань үл уруух одоо очир мэд махбод очир гэдэг маань эвдэршгүй яг алмаз мэд эвдэршгүй тэр нас сүүдэр буян болгоо бүгд маш бах болоосаа. За богдын зарлиг буюу тэр зарлагын эрдэм нь болохоор шав бүхний горлыг хангах зарлагын сайхан их шиг яруу тунгалаг гэмтийн 64 тэр одоо эрдэм болохоор сайхан төгс байх болоосаа. За богдын одоо төгдөм таалал нь болохоор юу гэхээр хамгийн болгох асрал нэгүсэл тэр таалал айлтлын эрдэм төгөлдөр байх болоосаа. За ингээд хамгийн сүүлд нь бол юу вэ гэхээр богдын тэр үйлс зохионгой нь болохоор өөрөө аяндаа саран бүтэх болоосаа гэж ингэж зөвгнөн ерөөгөөд за тэгээд үүнийхээ болохоор одоо тангараг тавьж ачид багш бурхад бодисодвын эцэстэ давхуу бидний үлэмж сэтгэл хамтдсан учраас сансар нэрваны сайн чуулган бүхэн бүтэж сааршгүй сайн амгалан зүг цаг бүхнээ төгөх болтугай.
За ингээд тангараг тавьж байгаа юм. За лам гончиг сумын одоо ачаар за бид бүхний одоо итгэл бишрэл сүсгээр сансар нирваны аливаа сайн чуулган буян бүхэн маань саган бүтэж за тэгээд одоо сайн амгалан жаргалан бүхэн зүг 10 зүг 3 цаг бүхнээс хаан төгөх болоосаа гэдэг нэг ийм залбирлыг одоо 2023 оны 3 сарын 18 12-ны өдөр одоо яг богдынхаа дүрийг харсныхаа дараагаар ингэж бичсэн. Тэгэхээр гол утга агуулга нь бол юу вэ гэхээр одоо нэгэнт одоо Монголын одоо шашны тэргүүн болж одоо 10 дугаар богдоор тодорсон тэр гигэн дээдс маань шашны эзний Монголын бурхан шашны одоо тэргүүний тэр алтан сэнтидэн иргэн заларч шашин номынхаа үйл хэрэгэн гэдэг сайхан гэрхэлж за тэгээд тэр шашин номынхаа ясаар урд заларсан одоо тэр дөрүүдийн ясаар эрдэм номдоо сонсох санах бясалгын ясаар сайхан болсорч сайхан эрдэм номыг сайхан одоо чэжиндэн багтаасан сайхан эргэм дээдс болж за тэгээд мэрэгдийн 3 эрдэм болсон номлох тэмцэх номлох хэлцэх туурвахын одоо тэр 3 эрдмийн үднээс нь болгонгод одоо бусдад сайхан номыг номлож за бурхны шашны бусд хүмүүс болоод бурхны шашны үүднээс нь номын хэлцдэг сайхан явуулж за тэр номын үүднээс нь тэр одоо бичиг соёлоор одоо сайхан ном зохиолоо туурваж за тэгээд аль тэр хүний альва тэр номын утгатыг дээдсэж явсан дом утгатыг маань альва сонсон үйл хэрэг маань сайхан бүтэх болоосаа гэсэн ийм орол хүрслээр ингэж зохиосон энэ зүйлүүд байна. Тэгээд ингэж бичсэн энэ ёсоор одоо өнөө цагийн энэ үед алам хуурах Монголын одоо сүсгтэн болон Монгол туурхтан бүхний бид бүхний хамгийн одоо хүсэж биширч байгаа нэг зүйлүүд хүсэж байгаа зүйлүүд маань энэ юм. Тэгэхээр энэ одоо богдын маань зүйлүүд маань одоо улс төрөөс ангид итгэл биширлийн одоо жинхэнэ одоо бүхний одоо дээдс учраас тэр ёсоор номын горлынхаа ёсоор ингэж явах болоосаа гэж шинсэн үүднээс ингэж байгаа юм. Тэгэхээр энэ ёсоор болгоор хоёлаа 10 дугаар богдынхаа цадиг төгхийг яг өөрийнхөө хүсэмжилж байгаа тэр бодол итгэл сүсгийнхаа үүднээс ярьсан гэрээр ингээд богдынхаа намдар цадгийг ерөнхийдөө хоёлаа дүгнээд ингээд ярих удаа тийм үү. Тэгээд мөн саяны энэ залбирал зохиол дээр гарсан шиг одоо шашны тэргүүн Жавзандам нутгийн 10 дугаар дүрийн богдгийг маань одоо Монголын бурхан шашны тэргүүний сэнтэд түргэнэ заларч шашин амтны тусын тулд ихийг бүтээх одоо сайхан жилүүд одоо удахгүй ирэх баха гэж одоо найдаж байна. За тэгээд бид бүхэн 3 сар гарангийн хугацаанд өндөр гигэн дээдсийн өмнөх 15 дүрээс эхлээд Монголын үе үе шашны тэргүүн богдуудын нэвтрүүлэг маань өнөөдөр одоо 10 дугаар богдынхоо намтар цадгаар өндөрлөж байна. Тэгээ энэ хугацаанд одоо богдуудын цуврал нэвтрүүлгийг одоо дүгнэж хэлэх одоо дүгнэлтийг одоо хэлээч гэж танаас хүсье. За тийм. Тэгэхээр хоёлаа одоо манай Монголын одоо бурхан шашны одоо тэргүүн думар зүгийн одоо шашны одоо манлаа удирдагч манлаа мэрэгэн сартвах болсон богд Жавзандам бодогтын одоо Монгол орон заларсан 14. За тэгээд түүнээс өмнө энтхийг төвд заларсан дөрүүдийн тухай 3 сар гаруй хугацаанд болохоор хоёулаа ингэ сайхан ярилцлаа. Тэгэхээр бид бүхний одоо ерөнхийдөө ярилцж байгаа одоо олон түмэн төргий гэж байгаа бид бүхний зорилгын өнцөг болохоор бас өөр байсан юм. За эрдэмтэн судлаач нарын одоо тэр судалсан тэр өнцгөөд бас ингэж ярьж байгаа тэр өнцөг. За мөн болохоор бусад одоо түүхэн цаг хугацааны социализмын үед болоод одоо шашин сэргсэн тэр үед ярьж байсан тэр одоо олон удаа давтагдж ярьсан тэдгээр зүйлүүдийг тооцохын хамтаар мөн одоо шин соргог шин мэдээг болохоор одоо олон түмэнд бас хүргэе. За манай богдуудынхаа болохоор хийсэн голлох шашин номын тэр үйл хэрэг Монголын шашин соёл уламжилд оруулсан хувь нэмэр за тэдгээр хүмүүсийн одоо байгуулсан орон сум хийд бурхан шүтэн за тэгээд шашин байгуулсан тэр олон янзын одоо үйл хэрэг зохионгүй тэдгээр хүмүүсийн хувь хүний хүмд одоо зохиосон тэр одоо ном зохиол за тэгээд одоо лам хуурга сүсгтэн олны хувьд одоо ингээд бүтгэн одоо итгэн бишиж залбирдаг тэр одоо залбирал солидөв за нүржин солидөв за тэгээд тэр одоо нэрийн утга болоод тэдгээр бүх талыг нь бас ингэ тайлбарлах гэсэн энэ одоо
хэлбэрээр ингэж ярьсаар байгаад одоо хэдүүлээ 10 дугаар богдныгаа өнөөдөр ярьж одоо ингэж 10 дугаар богдоо залбираад одоо ингээд хөрлөө. За үүнээс цааш болоод одоо Монгол орны одоо шашин номын одоо сайхан дэлгэрүүлсэн олон сайхан мэрэгэн бандида хутагт хувилгаа нэгээчүүл байна. Тэгэхээр одоо цаашгаа санаж байгаа нь бол юу гэхээр голын 7 хутагт тамхтай одоо хутагтууд за тэгээд одоо Жавцандон хутагт болоод за Далаалам багш болоос одоо батламжлалтай одоо Монголын шинээр тодорсон хутагт хувилгаадын дөрвүүд болоод за цаашлуул тэгээд бүр одоо Монголд байгаа бүх одоо хутагтуудын намтар төгийг нь аль болохоор бүгдийг нь хамруулан одоо ярихыг одоо ингэж хичээж байна. Тэгэхээр одоо үзэгч олон түмнээс хүсэмжлэх нь бид бүхний одоо энэ хийж байгаа энэ ажил хэргийг саган дэмжиж энэ YouTube channel болоод энэ тэгэр зүйлүүдийг нь болохоор мэдээж саган subscribe бас хийгээрэй. Тэдгэрийг нь болохоор мөн одоо Facebook болоод эдгээр зүйлүүдээр махас шеэрлээрэй. Мөн сайхан сэтгэгдлээ бас ингэ дамжуулаарай. Мөн үнтэй бас ингэ зөвлөгөө тэдгээр зүйлүүдээ бид бүхэнд бас харамгүй бас ингэж өгөөрэй. Биднэрт харамгүй зөвлөгөө тэр зүйлүүдээ бас хэлж дамжуулаарай гэж хүсэж байна. Дөрөвчийн дугаарадад бас одоо олон сайхан эрдэмтэн мэрэгд бас одоо хүмүүс маань үнтэй сайхан зөвлөгөө хэлсэн. Тэдгээрийг болохоор бид дараагийнхаа цаашдаа ажил хэрэгтээ энэ яриа одоо нэвтрүүлэгтээ бас сайхан хэрэгжүүлээд явна гэж бас бодож байна. Тэгээд одоо дараагийн Монгол орн маань баялаг Монголын түүх маань баялаг Монголын олон одоо номын мэрэгд маань маш их арвин тийм учраас дараагийн дугааруудад бид одоо бусад олон сайхан гэгээчүүдийн намтар түүхээр одоо эргээд одоо залгуулад одоо уулзнаа. Тэглгүй яах вэ? Тэгээ Монгол хотогт хувилгаад нэвтрүүлэг маань бол одоо цаашдаа Монголын олон одоо хотогт хувилгаан дээдсүүдийн намтраар одоо үргэлжлэн тасралтгүйгээр үзэгч түмэн та бүхэнд хүрэх болно. Бид бүхнийг дэмжиж та бүхэн маань сая Мега ахын хэлсэнчлэн YouTube хуудсын маань сайхан дэмжиж харамгүй сайхан дэмжиж өгөөрэй. Тэгээ энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж дараагийн дугаараар өшөө олон хотогт хувилгаад намтраар иргэн уулзтаа түр баяртай.